Ингээд Smart Slim application-ы таны дэглэм хөтөлтөд дэлгэрэнгүй танилцсан одоо бүгдөө. За таны дэглэм хөтөлбөрт рүү орлоо. За ийшээ орж үзэхээр өдрийн ерөнхий мэдээлэл гэж байгаа. Энэ өдрийн ерөнхий мэдээлэлт минь таны өдөр барих ёстой колор, таны энэ өдөрт идэх нийт снэг колор, энэ өдөрт идэх нийт тасгалын колор, зөрүү гэсэн энэ үзүүлэлтүүд байгаа. Тэгээ таны өдрийн барих ёстой колор маань 1339 гэсэн гарч ирсэн байна. Энэ маань таны мэдээлэлт хадгалагдсан үзүүлэлт маань энд орж ирнэ. Тэгээд эдсэн хоолны зэс тасгалын шатаах тасгалын зөрүүнээс одоо зөрүү колорын маань хэмжээ гарч ирнэ. За одоо бүгдөө 10-ныхаа өдрийн хоолны цэсийг зохиоё. Тэгээд зохиохдоо эцснийхаа хуулийн дээрээ дарж өгнө. За одоо тэгээ өглөө бүгдөө идэх меню хүнсний жагсаалтыг оруулж өгье. За эхлээд бүгдөө хүнсний жагсаалтыг оруулаад өгчий. Талах. Бяслаг. За ингээ оруулаад өгчхөөр дээр маань ингээд цагаан талах бяцлаг 2 маань орж ирсэн байна. За үүнийхээ одоо хэмжээг нь бүгдөө өгье. Талах 150 г, бяцлаг 30 г. Гээд дарахаар ард маань колорын маань үзүүлэлт өөрчлөгдсөн байгаа. За ингээд эцний нийт колор маань 513 ккал үлдэж байна. Тэгээ зөрүү 826 ккал үлдлээ. За үүнийгээ хүлээн зөвшөөрч үйлчлээс оруулах гэсэн төвчлөр дээрээ дараад энэ маань хадгалагдана. За одоо бүгдөө дахиад 10-ныхаа өдөр дээр дарж өгөөд тэгээд хоолны зохиох гэсэн меню руу дахиж орж өгнө. За тэгээд үд гэдэг төвчлөрийг сонгоод за үд дээр бүгдөө лир идэ. За лир. За дээр лир маань орж өгсөн байна. За грамын үгүй 200 г лир. Тэгэхээр харахаар цаана 42 байсан бол 84 болж өөрчлөгдөж байна. За ингээд цэсээ оруулах гэдэг төвчлөр дээр дараа зөрүү 742 ккал үлдлээ. За 10-ныхаа өдөр дахиж дарж өгнө бүгдөө. За одоо ингээд дарж үтгэхээр 2 цэс маань орж өгсөн байна энэ дээр. Тэгээ үлдэгдэл маань 742 үлдлээ. За одоо бүгдөө их үд дээр оруулж өгье. За их үд. Ер нь махан бүтээгдэхүүний 6 цагаас өмнө идэнэ гэж ерөнхийдөө үздэг. За дахиад юм. Хүч будаа. Ургамлын тос. Өөрөөр хэлбэл энэ меню маань дахианы махыг баг зэрэг шараад хүч будаатай холж идэнэ. За ургамлын тос. За одоо эцэн менюуд оруулж ирсэн бол одоо бүгд грамыг өөрчлөе. Дахианы чэйж мах 200 г. Хүч будаа 100 г. Ургамлын тос 10 г. За ингээд тухайн өдрийн меню маань 742 буюу үлдэгдэл 71 ккал үлдсэн байна. За үнийг цэс оруулах гэж хадгалж өгнө. За орой 6 цагаас хойш 8 үед бас үлсдэг байгаа хүмүүс. За орой бүгдөө оройныхоо 71 ккал үлдсэн байгаа. За тэгээ 71 ккалоос илүү идэж болно. Гэтэ илүү идсэн тохиолдолд заавал шатааж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээ бүгд оройгоо сонгоод за тараг уу сувилийн тараг маань цэцгээдээ таргийг бодвол ишлэг багтаа байдаг. За тэгээ өөрсцэн идэ. Өргөс тэмэх.
За ингээд энэ хоёрыг идлээ гэж бодъё. За тарга 250 г буюу 1 аяг тарга уулаа гэж бодъё. Өгөрцөө бас 250 г буюу нэг годгорыг идлээ гэж бодъё. Ингээд 192 буюу өөрөөр хэлбэл бид нэр илүү илчлэг итсэн байна. 121 г 121 ккал илчлэг илүү итсэн байна. За одоо энэ 121 калорийг шатааж өгнө. Илүү итсэн тохиолдолд. За илүү итсэн тохиолдолд дасгал хөдөлгөөн хийх гэсэн. Тэсрүүг оръё. За өнөөдөр чи 10-ны өдөр. Тэр байгаа. За 121 ккалорид ямар юм хийж болох вэ гэж бодъё. За бүгдөө юу дэс тоглохыг сонгоё. Нэг цагт 740 ккал зарцуулдаг байх нь. За 10 минут гүөхөд хэд болж байна. За 10 минут гүөхөд яг 121 буюу дэс тоглох буюу үлдэгдэл маань яг ингэ сайхан таарч өгч байна. За үүнийг бүгдээр хадгалъя. Тэгэхээр 10 минут гүөхөд тухайн өдрийн хийсэн илчлэгийн хэмжээг шатаачлаа гэж үзэж байна. За одоо 10-ныхаа өдрийг бүгдээр сайхан дэлгэрэнгүй харж үзье. За өглөөний меню, өд, их өд, орой. За өглөө дасгал хөдөлгөөний шатаалт гарч ирж байна. За тэгээд энэ өдөр дээрх ерөнхий мэдээлэл гараад энэ өдрийн нийт цэсний калори, энэ өдрийн нийт дасгалын калори ингээд зөрүү гараад гарсан байна. За тэгээ энэ мэтлэн та бүхэн зэсээ ингэж дэлгэрэнгүй хөтлөх юм аа. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа.